За сайн байцгаана уу? Бичлэг үзэх мөчөө мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ минь Алтан гэрлийн даллага монгол хэлээр оруулж байна. Тэгээд та нар маань монгол хэлээр учраас сонсоод бас Монголд байдгүй өөр газар байдаг тий. Одоо ганданд очиод засланамаа хийлгэх боломжгүй бол ингээд сонсоод бас даллага авч болох нэ. За тэгээд Алтан гэрлийн хураангуйг тайлбар хэсэг дээр нь оруулж болохоор тэндээс хураангуйг хэсгийг нь бас уншаад сэтгэлээ амьдралж болох нэ. За үүний дараагаар дөрөв дэх юм уу 5 дахьын бичлэг дээр минь Алтан гэрэл судраас яг бурхан багшийн одоо нөгөө урдны төрлүүдтэй нэг бар өлөгчин одоо дөнгөж төрсөн барамд нэг бие өгсөн түүх байдаг. Тэрийг нь уншиж оруулнаа гэд бодож байна. Тэгэхээр зэрэг та нар маань хонхоо дараад сувгтаагаа нэгдээд минатаагаа нэгдээд хүлээж байгаарэ. Тэгээд дараагийн бичлэгээр маш гоё одоо бурхан багшийн түүхүүдээс мөн буддын сургаалуудаас орохоор байгаа шүү. Мөн дундуур нь монгол уншлага маань бас үргэлжлээд орно. За тэгээ бас сэтгэл зүйн зөвлөгөөнүүд бас минь өөрийнхөө бичдэг өгүүлэг шүлгүүдээс бас оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ жил сувгаа маш идэвхтэй аль болохоор хүмүүст өгөөжтэй зүйлсүүдийг оруулахыг хичээж ажиллах болно. Тийм болохоор хонхоо дараад subscribe хийгээд минийгаа дэмжээрэй. За бүгдээрээ номоо эхэлцгээе. За Алтан гэрлийн даллага. Хум номын хаан Багавади бурхан бээр хамаг номдоор иргэшээсэн тулд эд малын хишиг өгөхгүй тул идүүгээ цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын хишиг болгон аммуу хурай бүш дам гөрүү сухай хум номын чанар бэлэг болбоос очир талын хишиг эд дор шүтэж цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын хишиг болгон аммуу хурай бүш дам гөрөө сухай хум Ашааныг давалгагч Гандарсын хаан эдийн доор иргэшээсэн тул эд малын хишгүүдийг аравтах учир тараг хишиг эд дор шүтэж цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын хишиг болгон аммуу хурай бүш дам гөрөө сухай хум Лусын хаан өвлийг баригч сүрэг тэнгэрийг иргэшээсэн тулд сүрэг малууд бүгдийг аравтах учир тусын хишиг эд дор шүтэж цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын хишиг болгон аммуу хурай бүш дам гөрөө сухай хум Эдийн тэнгэрийн хаан Арья Замбаала хамаг эд дор иргэшээсэн тулд эдийн санг нэмүүлэн аравтах учир арднаа хишиг эд дор шүтэж цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын хишиг болгон аммуу хурай бүш дам гөрөө сухай хум Эдийн эзэн шижим охин тэнгэр элдв хүсэл хэрэглэлийг гаргагч элдв арднаа учир эд дор шүтэж цагаан хивд сумаар далал муу үлзий гутаг орон доор ирэгтэн хүмүү малын гişиг болгон аммуу хурай бүш дам гөрөө сухай хум Газар мэт учир бат шүтэн усан мэт үргэлжлэн оршин галууд мэт алтан өнгө дэлгэрэн төмөр мэт гатан цагираг бадран махбодын гişиг эрен орш хүмүү мал дор хишиг болгон аммуу сүрэг малууд хишиг болгон ивэ хурай хум Тэнгэрийн гişиг сүмбэр мэт ундран наран саран гигэн гэрэлд тодтон гариг одон солонго мэт мяралзан үүл мэт түгээмэл бүрхээд сүмбэр их уул мэт цогцлон эд бүхий магад малын гişиг бээр эр түгэ хүмүү малын гişиг бол дэлгэр түгэ сүрэг болгон ивэ хурай хум Тэнгэрийн их тэнгэр бээр бидэн бээр хүнийх хишиг гэр дүүрэн бялхмаа хонины хишиг хот дүүрэн бялхмаа сүргийн хишиг бэлчээр дор шингэмүү эдэний хишиг сав дүүрэн тогтмөө
Эдгээрийг өөр өөрийн дулдуудан хүмүүн малын хишиг болгон аммай хурай хум дэгжрүүлэгч сүлд хийгээд тэнгэрийн гიშгийг мал сүрэг оруулан далалмай мянган морь 10 түмэн өхөр ба 10 сая хониор ихлэн 10 будай тарианы их санд алт мөнгө эрдэнсийн их санд агуу гიშиг далалмай хурж хурай энд ирэн орш хамаг үлзий утаг энд ирэхтэн сав шимийн гიშиг энд ирэхтэн хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум гүндүү сомбын адистад ин хүч ба очирвааны агуу хүчин гөхөд бээр манчшүүри бод садвагийн бэлэг ба бурхан багшийн шадар шав үн гурван эрдэнсийн адистад урвал өгийн хишиг болгон батадхан хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум дорн зүгийн сүрэг малын хишиг бээр наран саран мандал мэт ирэхтэн өмнө зүгийн сүрэг малын хишиг бээр алтан газар мэт бат ирэхтэн өрн зүгийн сүрэг малын хишиг бээр усан мэт үргэлжлэн ирэхтэн умар зүгийн сүрэг малын хишиг бээр балын хур мэт буун ирэхтэн 8 зогсын сүрэг малын хишиг бээр үр жимс мэт үржин ирэхтэн хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум мод галд шороо төмөр усны махбодууд дэлгэрэх болтугай түүнээр гүн гიშиг дэлгэрмүү махбодын үлзий гутаг орш хишгүүдийг махбод дор аммай эдийн гიშиг гэр дор ивэ үрийн хишиг нурийн сан дор ивэ тариа нь хүү сан дор ивэ малыг амар төл дор нэвэ гээхийн хишиг хурай дор ивэ худалдааны ашиг олз ивэ отчийн эмийн хүч ивэ тэнгэрийн хур цаг дор бүүн ивэ газрын эмит өвс бээр ивэ хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум хүмүүн малын хишиг сүрэг өгөгч авиасын бэлгийн хишгүүдийг өгөгч анх хүмүүн малын хишиг далалмай хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум адуус малын хишиг өгөгч бишнүү одын хишгүүдийг өгмүү бишнүү одон малын хишиг далалмай адуусны сүрэг дор ивэ хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум урвагч талд морийн гიშгийг сойрхогч ширван одон химээхүү урвагч талд малыг далалмай хурайг бялхуулан ивэ хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум үлзий цагаан хонин сүрэг өгөгч сойрхогч раахуула ба одон химээх раахуула ба одон хонины гიშгийг далалмай баясаж хониор ивэ хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум Ямааны гიშиг сүрэг өгөгч хэрээбээр өндөглөх цагдоор наадаад бүжиглэгчийн гიშгийг далалмай ямаа бээр дүүрэг хүмүүн малын хишиг болгон аммай сүрэг малын хишиг болгон ивэ хурай хум шалтгаанаар барилдсан бидэнд төгс эдлэл малын сүрэг тариан галын дул мэт бадраан ирэхтэн солонго мэт мяралзан ирэхтэн усан мэт үргэлжлэн ирэхтэн наран саран гэлбэлсээр ирэхтэн хамаг үлзий хишиг энд ирэхтэн хичээнгүй сургалтан дор ирэхтэн шамдснаар даруй түргэн ирэхтэн хянснаар адил ирэхтэн дагуулж зохистой ирэхтэн шижин мэт дасрал өгий ирэхтэн аюу шүр эрдэн бээр далалмай балбын олон хайныг өхөр ирэхтэн хүмүүн малын хишиг болгон далалмай баяжхын хишиг болгон ивэ сүрэг малын хишиг болгон догтоо хурай бүш там гөрөө сугай хум хамаг хүсэл бүш там гөрөө сугай. За ингээд энэ орчуулсан номнуудыг сонсоод ахаар та нарт нэг юм анзаарэгдэж байна уу? Дандаа гоё тийм ерөөлүүд байгаа. Тэгээ нөгөө монголчуудын амны бэлгээс аштын бэлэг гэдэг одоо үг нь яалтчгүй амьдралд одоо амьдралын маш гоё тийм том философи болж таарж байгаа биз. Тэгэхээр дандаа л
сайхан үг хэлээ, сайхан зүйл бодоод байвал яг тэр бодол, үг үйлдэл болоод ер нь зам мөрөнд тэгшэрдэг гэж манай багш хэлдэг. Тэгээд энэ номнуудыг уншихаар бас ингээд сэтгэл айгүй сайхан ууж ирж тайвширдаг. Тэгээд өөрөө ингээд заавал гандан дээр очихгүй, заавал одоо нэг лам дээр очихгүйгээр өөрөө номоо уншаад сэтгэлээ юм одоо амарлуулах боломж бас байдгийн байлээ шүү. Энэ Монгол уншлага бол одоо Монголд гандангийн номын дэлгүүрүүдээр зарагддаг. Тэгээд энэ сайхан юм ерөөл олон ламдар уншаад ингээд энэ үгийг бүр амьлуулчихсан учраас бид нэр унших төдийд л нөгөө сэтгэл маань анарлаад амарлаж байгаа тийм сайхан тогтун тайван мэдрэмж авдаг бас нэг төрлийн бясалгал гэж хэлж болно шүү. Тийм болохоор номоо аваад уншиж болно шүү. Та нар маань өөрсдөө бас. За бичлэгийн хүртэл хамт байсанд баярлалаа.